За юу яцхан guys тэгээ та бүхэнд өнөөдрийн эхний видеогоор уулзахад бэлэн болоод байна. За энэ бол одоо миний хөлбөмбөч ярихгүй. Өнөөдөр бол та бүхэнд алдарт жүжигчин Iron Man гэдэг киногоор бид хүн мэднэ. Олонний танил болсон. Зараг хүн мэдгүй хүн баг байхгүй шахуу ийм гайхалтай жүжигчин байгаа. Энэ бол Robert Downey Jr. гэдэг жүжигчин байна. Avengers-ийн од Iron Man. Юуны өмнө та бүхэн юу хэлхий мэдж байгаа шүү дээ. Бичлэг эхлэхээс өмнө лайк дараад subscribe хийгээд өгөөрэй. За ингээ юуны өмнө олон юм ярьлагаар хэдүүлээ бичлэг рүү орцгоё. За Robert Downey Jr.-ийн хувьд гэх юм бол анх кинонд тоглож эхэлсэн үе нь болохоор дөнгөж 5 настай байхдаа. 5 настай байхдаа аавынх нь найруулсан нэгэн кинонд тоглохдоо нэг ийм хэсэг байдаг. Тэр нь ямар хэсэг гэдэг вэ? Чиний тэр хэсэгт чинь ус сургад юм уу гэж асуудаг. Have any hair on your ball? Тэгэд аав нь хүүхдэрээ тийм үгийг хүртэл хэлүүлсэн байгаа юм л да. Тэр хэсэгт гэдэг нь та бүхэн ойлгож байгаа бох тий. Би бас энэ хүүхдэд үдэж байгаа болохоор хамаагүй ярьж болохгүй болохоор тэр хэсэгт ярьчлаа шүү заяа. Тэгэд ийм үгийг хэлүүлсэн. Аав нь ерөнхийдөө найруулагч хийдэг ээж нь кино жүжигч. Энэ кино урлагийн гэр бүл төрсөн гэж хэлж болно. Гэвч гэр бүлийн хувьд амар асуудалтай. Аавынх нь хувьд гэх юм бол хар тамхины донтолттой, хар тамхи архины донтолттой. Тэгээд дөнгөж 10 хэдэн настай байхад нь аав нь өдөр болгон хар тамхи татчихдаг байсан учраас хүүтэйгээ цуг хар тамхи татдаг болсон. Хүүтэй хар тамхи яаж татахыг зааж өгдөг болсон. Тэр үед Робертийн хувьд гэх юм бол аавтайгаа яг хуу жоохон ойртохын тулд гэж бодоод цуг хар тамхи хэрэгэлдэг болж байгаад эсрэгээр хар тамхинд бүр орцсон. Тэгээ удаагүй 10 хэдэн настай байхад нь ээж нь хаяа яваад гсэн салаад. Тэгээ нэлээд гэр бүлийн нэлээд хэцүү амьдралыг үзээд дээрэс нь аав нь явч жирийн биштэй хүүхдтэйгээ хамт дөнгөж 10 хэдэн настай хүүхдтэйгээ хамт хар тамхи татчихна гэдэг чинь. Тэгээ хар ээж нь явснаас хойш Робертийн хувьд бүр хар тамхинд живсэн гэж хэлж болно. Нэлээд живээд бүр одоо бүр донтолцтой болсон. Тэгээд аав нь ерөнхийдөө хар тамхинд Робертыг донтуулсан гэж хэлж болох байхгүй. Тэгвэл аав нь ганцхан хар тамхинд донтуулаагүй. Бас нэг өөр нэг зүйл донтуулсан. Тэр нь болохоор кино урлаг байсан азар. За Робертийн хувьд хар тамхи кино урлаг хоёрт бүр донтсон гэж хэлж болно. За тэгээд тэр үед дөнгөж 19-20 настай байсан залуугийн хувьд тоглосон нэг кино Less Than Zero гэдэг нэртэй кино байна. Энэ үед энэ киног үзсэн хүмүүс пүү гайхалтай нэгэн шинэ од Холливуудад гарч ирлээ гэж бодсон. Энэ ямар утгатай кино вэ гэхээр Less Than Zero гэдэг кино нь болохоор нэг тийм хар тамхинд донтсон бүр ингэж одоо залуугийн амьдралыг харуулсан кино юм байна л да. Гэхдээ тэр үед жүжиглсэн гэхээс илүү Робертийн хувьд жинхнээс хар тамхинд донтсон байсан. Харин эсэргээрээ яг нэг кино тоглох үеийнхаа өмнөх одоо бүр амар эвгүй үе бүр ингэж өөрийгөө дардж тэр кинон дээр гаргаж ирсэн гэж ярьж байгаа байхгүй юу. Тэгээ тэр жүжиглэлт биш байсан. Робертийн хувьд эсэргээрээ кино тоглох утсан маань хар тамхины гадар нэг донтолтыг бүр илүү улам санаад тэгээ бүр одоо юу кино завсарлагааныхаа үе ирсэх юм уу те. Тэгэнгүүтээ дээрээс нь киногод нэг зураг авалт туусан дараа байнгын хар тамхи хэрэглээстэй байсан. Тэг яг энэ киногоор нэлээд од болоод телевиз ярилцлаганд өргөдөөд нэлээд гайгүй байсан. Гэхдээ энэ киногоор биш заяа. 1992 он тоглосон Чарли Чаплин гэдэг нэртэй киногоор од болсон. За энэ кинод тоглоод бүр яг тэр үед нэг яг Чаплины охин нь тэр киног үзсэнгүүтээ яг л миний аав буцаад ирсэн юм шиг надад санагдсан гэж хүртэл хэлсэн юм билээ. Тэгэхээр тийм амар гайхалтай кино болсон гэж хэлж болно. За тэгээд тэрхүү киногоор ерөнхийдөө од болоод манай хүний хувьд яг тэрхэн үед бас нэг эмэгтэй дөрөгтэй байсан. Та бүхний мэдих одоо Sex and City гэдэг нэртэй киногоор наалдахтай яг одоо сүүлийн үеийн хүүхдүүд сайн мэдгүй байх л та. Сара Джессика Паркер гэдэг нэртэй эмэгтэй жүжигчтэй 7 жил үргэлжсэн байна. 7 жил үргэлжсэн. Тэгээд Сарагийн хувьд үнэхээр Роберт Дауни Jr. тайртай байсан учраас хар тамхинаас нь гарах гэж нэлээд үз. Гэвч мань хүн гараагүй. Тэгээ яалтчгүй 7 жилийн дараа би чамайг үнэхээр хар тамхинаасаа болж өгчихгүй байгаасаа гэдэгт л өдөр болгон залбирах болно гэж ил орхив явсан юм. Тэр мэдээ тэр найз охиндоо хаягдсан залуу маань бүр улам илүү хар тамхинд орсон. Бүр өдөр болгон хэргэлдэг болоод тэгээ бүр илүү их хэрглээл бүр ингээд орсон. За тэгэж явж байгаад хар тамхи татаад жолоо хүртэл бариад цагдаад баригдаад дээрээс нь хар тамхи хэрэглээ бүр мансуурсан байх үедээ хөрш айлынхаа айлын руу зөвшөөрлөгөө ороод хүүхдийнх нь орон дээр унтж жагаад цагдаа дуудагч баригдаад
Тэгээ энэ мэтчлийн зүйлсээс болоод хар тамхины хэрэгээр одоо шүүхэд хүртэл ороод дуудагдаад тэгээ дээрэс нь мэдээж зэрэг цагаад баригсны дараа хар тамхины шинжилгээ өгөн тэ шинжилгээний дээр хар тамхи хэрэгсэн баригдсан. Тэгээ тэрнээсээ болоод хар тамхины эмчилгээнд явсан байна. Эхлээд шууд одоо шоронд хороогүй эмчилгээнд явуулсан. Тэгээ эмчилгээнд явуулсан чинь мань хүн бүр 3 удаа оргосон байгаа байхгүй юу? Оргосон. Тэгээ оргож явж байгаа. За энэ үнийг эмчилгээ хийсэн ч болохгүй байна гэж шүүхээс үзээд 3 жилийн ял өгсөн. 3 жилийн ял өгсөн ч мань хүн эхний 1 жилээ ороод эхний өдрөө ороод ер нь орсныхоо дараа тэмдэглэлийн дэвтэр дээр бичсэн байгаа байхгүй. Тэр тэмдэглэлийн дэвтэр нь одоо хүртэл байгаа зөө. За тэрнээс та бүхэнд уншиж өгье. Эхний өдөр бэ шоронг ямар байдгийг үнэндээ мэдэхгүй байсан. Гэхдээ энэ дороо үзчих эдгээр яг л хүн бишээ. Үнэн хүн гэхээс илүү үнэхэрийн адгийн новшийн гарууд энд байдгийн байна. Эхний өдөр. Хоёр дахь өдөр харгалзч гинт над дээр ирэнгүүтээ миний тоглосон Soft Dish гэдэг кино таалагдаагүй гэж хэлээд намайг зогсоо. Хоол идэхээр хоолны хэсэгт ойжрлож байтал чиний кино таалагдаагүй гэд бас нэг шорон цугаар гэжсэн нөхөр намайг цогсоо. Би ер нь энд ямар новшоо хийж байгаа юм болов? 5 дахь өдөр. Нэг өрөө цуг байдаг Рамон намайг цогсоо. Би нэг кинон дээр гей дүр тоглосон болохоор шалтгаан нь цогх болсон. Тэр мөн новчдагтаа намайг орсон өдөр миний эхнэр бол гэж намайг доромжилсан. Яг үнэндээ би энийг тэмдэглэлийн дэвтэр дээр ч бичихийг хүсэхгүй байна. Бас нэг өдөр чи Only You гэдэг кинон дээр найз охиноо араар нь тавьсан гэж зогсон. Новч гэж эн чинь зүгээр л кино штэ. 20 дахь өдөр би арай гэж нэг миний кинонд дуртай пэнтэй болсон. Тэр пан маань намайг гэхдээ бас л цогтдог байсан. Ихтэй пан байсан болохоор би цохиулсан ч баг зэрэг жаргалтай байдаг байсан. За энэ мэдчлэн Робертийн хувьд гэх юм бол өдөр болгон цохиулсан маш хэцүү амьдралыг энэ шорон туулсан. За азар 3 жил биш 1 жил хоригдоод тэгээ судлагдсан байгаа өршөөлөөр. За 1 жил болж хориглоод суллагдаад маний хүний хувьд тоглосон кино. 2000-аас 2001 он тоглосон нэг драм байгаа. Энэ болохоор Ellie My Love гэсэн нэртэй кинонд төгс эрэхтэй найз залуугийн дүрийг бүтээсэн. Тэгээ бүр одоо юу гэдэг төгөлдөр хуур дараа дуулж байгаа хэсэг мэсэг байдаг ч юм уу тий. Every breath you take, and every move you make, every bond you break, every step. Бүр ингээ бүх юм төгс тийм найзлагын дүр бүтээгээд. Энэ кино болохоор тухайн үед нэг алдартай болоогоосөндөө Робертийн ачаар амар алдартай болсон. Гэвч эхний сизнийг хийгээд нэлээд алдартай болж исэн чинь нөгөө Роберт маань бас л хар тамхинаас гараагүй харамсалтай. Хар тамхиа өргөжлүүл татчихагаад бас баригдсан. Тэгээ шинжилгээ өгөөд хар тамхин гарсан. Тэгээ мэдээж хэрэг баригдсан тэгээд тим үний чинь кинонд тоглоулахгүй гэж найруулагч нь шийдээд тэр киноноос бүр гаргасан. Тэгээ нөгөө хар тамхиндаа бүр мансуурцсан яваад мансуурлж явж агаад тэгээд нөгөө нэг гадаа хоноод хар тамхин мэдээж үйлчлэг нь гарна шүү дээ. Үйлчлэг нь гарсан чинь мань хүн чиз бургер идэх гэдгсэн чинь чиз бургер огт амт нь амтдаггүйсэн. Амт нь мэдрэгдэхгүйсэн. Тэгээ мань хүн дотороо юу гэж бодсон бэ гэхээр миний би ийм болтлоо доройтсон байхдаа энэ хар тамхинаас болоод гэж бодоод чиз бургерийн ачаар хар тамхинаасаа гарахаар шийдсэн. Тэгээ тэрнээс хойш 20 жил өргөд хар тамхи хэрэглэв. За тэгээд мань хүний хувьд гэх юм бол ерөнхийдөө кино урлагт угаасаа өөрийнх нь нэг хар түүх шоронд орж ирсэн хар тамхи хэрэгжилж ирсэн. Ер нь дандаа тийм trouble буюу асуудал үүсгэсэн гэдэг түүхээс болоод кинонд тоглох хүн олдохгүйсэн. Гэвч тэр үед гараа сунгасан нэг хүн нь болохоор Mel Gibson өөрийнхөө The Singing Detective гэдэг нэртэй кино туслах дүрээр тоглуулсан. Яг тэр кино бас нэгтгэж авшиг болоог үзсэндээ яг тэгээд азар бас кинонд тоглосон. Тэрний дараа болохоор Gotika гэдэг нэртэй аимшиг кинонд бас нэг туслах дүр бүтээсэн. Тэрний дараа нь 2005 онд Kiss Kiss Bang Bang гэдэг нэртэй ерөнхийдөө нэг тийм инедмийн кинонд дүр бүтээсэн. За тэгээд ингээ кинонд тоглож байсан гэсэндээ маний хувьд хүмүүс юу гэж бодож байсан бэхээр Роберт угаасаа нэг өмнөх хар түүхээс нь болоод угаасаа карьер нь дууссан жүжигчин гэж боддог байсан. Тэгээд дандаа туслах дүрүүд тоглоод тухайн үед олдог байсан нь болохоор $85 олдог гэсэн. Гэвч одоо угаасаа миний хийсэн зүйл над дээр ингэж ирж байгаа. Би угаасаа ийм зүйл хийгээд ингэж хүмүүст одоо адлагдж дөрмжлөхдөх нь угаасаа ойлгомжтой асуудал гэж дотроо бодоод ямар ч кинонд одоо туслах дүр байсан татгалзахгүйгээр баг үнэгүй байсан ч хамаагүй тоглолдог байсан гэж байна. Үнэхээр гайхалтай жүжигч. Тэгээд мэдээ зэрэг зүтгэж явсны ачаар 2007 онд Zodiac гэдэг нэртэй кинонд тоглоод тэр киногоор нэлээд
буцаад олонний танил болж эхэлсэн. Тэгээ 2008 онд Робертийн амьдралыг өөрчилсөн кино та бүхний сайн мэдэх Iron Man нээлттэйсэн. За тэгээд Iron Man тоглохын өмнө мэдээж хэрэг жүжигчдээ сонгож шагуулж байхад тухайн үед одоо John Favreau гэдэг нэртэй найруулагч нь Робертийг бүр зөрсөөр үз сонгож шагуултанд оруулаад тэгээд авсан байгаа. Гол дүрийн жүжигчнэр. Тэр шалтгаан юу байсан бэхээр Робертийн амьдрал одоо чи Iron Man-ы хувийнх нь одоо амьдрал гэх юм бол жоохон тийм бас яг тийм бүр төгс дүр биш тийм хар бараан зүйл үзсэн те. Яг тэр дүрнтэй хувийнх нь амьдрал нь энэ юу нь яг Iron Man-ы яг тэр гол дүрд Stark-ийн дүрд яг тохирох юм биш үү гэж үзээд тоглуулсан баг. Энэ маш зөв шийдвэр болсон. Маш олон хүмүүстэй санал зөрөлтсөрөөгөө тоглуулсан. Тухайн үед гэхдээ Робертийн эсрэг талд дүр тоглож байсан тэр алдартай жүжигчэнд хүмүүс илүү анхаарлаа хандуулсан. Гэвч Робертийн хувьд бол эвдсэн байгаа юм чинь киног. Гэвч одоо юу гэдэг тэр John Favreau-гийн хувьд гэх юм бол киноны хувьд гэх юм бол юу вэ? Эхний өдөр нь гэхэд киноны зохиол нь ойлгохтой бичигтэй үзээ. Тэгээд өөртөө бүр төсөөллөөр одоо өөртөөхөө хүссэн зүйлсийг одоо ярьж мараад тэгээд киногоо тоглосон гэж байгаа байхгүй. Тэгээд нэг эсрэг дүрийнхэн дээр алдартай жүжигч нь юу гэж хэлсэн бэхээр энэ кино тоглолсонд минь надад ерөөсөө таалагдаагүй зүйл нь гэх юм бол яг л оюутан ангийн нэг зүгээр нэг жүжигийн сургалтанд орж тоглож байгаа юм шиг л тийм мэдрэмж төрсөн. Тэрний ачаар Роберт өөрийнхөө сэтгэлийг тэр кинонд оруулж чадсан байхгүй. Өөрийнхөө тоглохыг хүсчихсэн жүжиглэлтийг оруулж чадсан. За тэн дээр хамгийн гол алдартай хэсэг гэх юм бол энэ комик дээр ч бичигдээгүй, юун дээр ч бичигдээгүй алдартай хэсэг. Кино дууссан дараа уг нь бол энэ ямар ч нэг зохиол мөхөл дээр байгаагүй хэсэг. I am Iron Man. Гэ өөрийгөө шууд олон нийтийн хэрэгслэр ичлээд дуустдаг Stark. Тэгээ энэ болохоор зохиол дээр ч комик дээр ч байгаагүй. Эсрэг комик дээр юу вэ? Бараг хамгийн сүүлд арай гэж өөрийгөө илчилдэг юм билээ. Тэгээ энэ бүр хамгийн энэ Iron Man-ыг алдтаа болох гол төлөв хэсэг болсон. Тэгээд дуусаагүй. Маний өний хувьд гэх юм бол бас нэг алдартай хэсэг байгаа. Энэ болохоор cheeseburger-ийн хэсэг. Tony, you have to go to the hospital. The doctor has to look I've at been in you. captivity for 3 months. There are 2 things I want to do. I want an American cheeseburger. Яасан бэхээр маний өний хувьд нэг 3 сар террорист баригдаад гадаадд байжгаад ирсэн. Арай гэж амьд буцаж ирээд. Тэгээ за одоо ингээд шууд гэрлүүгөө яваад ингээд ажиллаа хийгээд эхлэх үү гэдсэн чинь юуны өмнө би очихоос өмнө American cheeseburger идмээр байна гэдэг хэсэг байгаа. Тэгээ энэ хэсэг нь мангар алдартай болсон. Тэгээ энэ болохоор ягаад ийм хэсэг энэ ямар ч зохиол төр байгаагүй хэсэг ягаад оруулсан бэхээр харт амхинаас гарахын тулд cheeseburger аврагдсан учраас энэ хэсгийг өөрөө албаар оруулсан юм билээ. За тэгээд та бидний хамгийн алдартай хэсэг дээр Iron Man-ийн хэсэг болохоор I am Iron Man гэдэг хэсэг болохоор end game дээр ялахта I am Iron Man гэж хэлээд дуусгадаг тий. За энэ зүйл амар алдартай. За тэгээд ерөнхийдөө яг 2008 онд Iron Man гараагүй байсан бол одоогийн Marvel-ийн Endgame хүртэл хийгдэх байсан үгүйг мэдэхгүй. Энэ кино ингэж их алдартай болсоолоход араас нь одоо Avengers тэ Captain America гэдэг юм уу тий. Captain America ингээд Thor гэдэг юм уу тий. Энэ зохиолууд бичигдэж хийгдсэн юм байлээ. Тэр үнэхээр Iron Man Роберт талархаад барчгүй биднэрт Avengers-ыг Marvel-ыг им гайхалтай энэ кинонуудыг авчирсан. Үнэхээр баярлаа. Хэдүүлээ Роберт даалгавчлцгаая. За одоо Робертийн талаар одоо Avengers та бүгд мэдж байгаа болохоор энэ талаар нэг амар яриад яг хуу цаашаа. За Susan Downey гэдэг нэртэй эхнэр нь байгаа. За эхнэртэйгээ одоо гэрлээд 15 жил болж байгаа. Анх танилцахад Роберт юус таалагддаг байсан юм байна л та. Угаасаа өмнө амар их асуудал гаргаж ирсэн жүжигчин тий хаардаг юмхны. Тэгээд өмнө юус таалагддаг 2 3 удаа уулзсан гэсэндээ Холидгээ уулзсан гэсэндээ таалагдаагүй. Роберт араас нэлээд гүйсэн юм байлээ. Эхнэр нь болохоор кино зохиолч. Тэгээд араас нэлээд гүйгээд юус тоодгүй байжгаад нэг өдөр шатаар бууж ирж байгаа Робертийн царайг хараад ямар тачаангу саган залуу гэд дурлсан юм байна. Тэгээд тэр үеэс хойш ерөнхийдөө Робертийн найралт амжилттай болоод эхнэрийг найрж явжгаад гэрлэх саналтайсан чи эхнэр нь би чамтай гэрлэхийн тулд надад нэг нөхцөл байгаа гэж хэлсэн. За тэгэд нөхцөл нь юу вэ гэхээр бүр гэрээ хүртэл хийсэн байгаа. Энэ болохоор гэрэлснийхэн дараа ахиж хизээж хар тамхихдаггүй гэж бүр амлалтын бичиг өчүүлээд гэрээ хийгээд тэг гэрэлсэн. Одоо ингээ сайхан ад жаргалтай амьдарч байгаа. Гэрэл 15 жил гэлсэн болсон мөртлөө эхнэртэй 8 цаг чамтай уулзааг байна. Хааны чамаа үнэхээр саналаа шүү гэж хэлт юм байлээ. Ингэж хэлэх хүн айгу ховор те. Тэгэхээр энэ их хар бараан түүхээс энэ хүн ингэж зөв зүйлийг олж
ойлгож те энэ одоо буруу зүйлээсээ эргэж харсанд үнэхээр баяртай байна. Тэгээд бид нарт ялангуяа энэ Iron Man-ыг авчирсанд үнэхээр их баярлалаа. Тэгээд дээрэс нь энэ бичлэгийг дуустал үзсэн та бүхэнд үнэхээр их баярлалаа. Хайртай шүү. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.